За хуралдаан даргалагч улсын хурлын эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн болон айлтгая. За бид гадаадд хямралтай байгаа энэ нөхцөл дотроо бас улс төрийн хямралгүй байх нэг чухал. Энэ ч үүднээс одоо төрийн эрх барих дээд байгууллага улсын хурлын гишүүд маань өнөөдөр хуралдаандаа хийж төрийн ажлыг шуурхай хийж байгаад бас талархалтай байна. Бид цаашдаа бас яг ийм байдлаар ажиллах ёстой. Энийг бас биднээс эргэж харж байгаа шүү гэдгийг та бүхэнд бас одоо хэлье. За учрал дараагийн үед кабинетэд ажиллаж үзсэн. Уусаа засгийн газар бол танд бол шинэ зүйл бол ирээсэй биш. Та засгийн газрын кабинетийг одоо гол галтоогийн бие засгийн газар хэлэх газрын даргаыг хийж үзсэн. Тэрмэн шадар сайд буюу одоо жишээ нь хөгжлийн бодлого төлөвлөлт түүний одоо хэрэгжлийг үнэлэх энэ асуудлыг хариуцж ирсэн. Чиглэлийн яамыг хариуцж ирсэн учраас кабинеттэй холбоотой туршлага бол танд бол хангалттай байгаа гэдэгт бол ерөөсөө эргэлзэхгүй байна. Яг одоо энэхий сайдын ажил бол шинэвтер байж болох юм. Гэхдээ энэ бол хийгээд явах бүрэн боломжтой гэж байна. За одоо энэ хямралын тухайд ярих юм бол бид бүгдээрээ л одоо байнга өглөө болгон одоо чих тавьж гэн, өглөө болгон мэдээлэл үзэж гэн. Тэнцвэртэй мэдээлэл авах гэж бүгдээрээ л хичээж байна л да. Дайн нэг ихэлсэн бол хизээ дуусах мэддэггүй ийм л цаг үед бид нар амьдраад байгаа. Орос Украины одоо шинэ дайн чинь бол нэг 7 хоногийн дотор дуусна гэсэн одоо харлаа 4 жил боллоо. Энэ Израиль Иран руу одоо шинэ дайрч эхлэхэд бол бидний 3-7 хоногийн дотор энийг бол одоо учир нь олчно гэсэн одоо байхгүй. Энэ цааш хизээ дуусна. Рүүмэд олон улсын одоо энэ стратеги судлаач нар энэ одоо дайн мөргөлдөн судлаач нар бол энийг бол хизээ дуусна хийж мэдэхгүй гэж байна. Дагалдах одоо эдийн засгийн өндөрлийг гэсэн хийж мэдэхгүй гэж юм л да. Тэгэхээр одоо энэтэй холбоотой яаралтай цогц төлөвлөгөө орж ирэх юм байна. Энэ төлөвлөгөөг бид эх 7 хоногт хилцэх үү гэдэг одоо ийм та танилцуулж бид хилцэх үү гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар асуулт түрүүн Гантмар дарга асууж илээ. Их чухал тодорхой асуулт асууж илээ. Танаа намын одоо жишээ нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих үү гэж. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол хоёр намын мөрийн хөтөлбөр нийлцсэн байж байгаа, хэвээр явж байгаа. Тэр энийг одоо хэрэгжих үү гэж асууж байна. Зөв. Энэ дотроос их тодорхой зүйлийг хариулаач гэсэн. Би бас тодорхой зүйл асууя. Гангийн үйлдвэр хязгаар ашиглалтанд орох уу? Зэс боловсруулах үйлдвэр хязгаар ашиглалтанд орох уу? За нийт боловсруулах үйлдвэр хязгаар ашиглалтанд орох уу? За энэ эрчим хүчтэй холбоотой одоо хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бас ийм шинэ станцууд байна. Хөрөнгө одоо хувийн хвшлийн. Эдгээр одоо шинэ станцууд хязгаар ашиглалтанд орох үеийнхнээсээ манай одоо энэ эрчим хүчний, цахилгаан эрчим хүчний хямралыг давхад хэрхэн одоо шинэ нөлөөлөх вэ гэсэн маш тодорхой зүйлүүдийг та бас ерөнхий сайдад нэр зөвшөөрч байгаа хүний хувьд санд болгож оруулж ирж байгаа хүний хувьд та бас энийг сонгогчдод бас дуулах нь зөв бахаа гэсэн бодолтой байна. Гурав дахь асуулт та бол чөлөөлөе гэдэг зүйлийг өөрөө санаачилсан их хурлын гишүүд бид бол энийг бол зөв мандал гэж үзэж байгаа. Энтэй холбоотой таны байр суурь хэвээр энэ дээр за учрал гишүүн хариулъя. За зөвлөгөөр гишүүний асуултанд хариулъя. За мэдээж одоо засгийн газар дээр импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа за одоо томоохон одоо төслүүдийг урагшлуулах ажил бол бас амжилттай явж байгаа төслүүд ч бол байгаа. Тийм учраас энэ ажлыг бол бас би үргэлжлүүлээд бол явна гэдгийг бол хэлье. Зүгээр саяны асуудлууд дээр одоо ган боловсруулах үйлдвэрийг бол одоо ажлаа авангуудаа энэ ажил руу бол одоо анцуу шамлаад орно. Миний авсан мэдээллээр бол 26 оны одоо өнөөдрийн байдлаар нэг газрын тус боловсруулах бүтээн байгуулалт нь бодит гүйцэтгэл бол нэг 51% хүрсэн гэсэн. Үүн дээр бол гадаад зээлийн ашиглалтын нэг хууль бас оруулж ичээд байгаа юм байна. За тэгээ үүн дээр бол би нэг санхүүжилтийн асуудлууд дээр нь илүүтэй бол бас анхаарна. За зэс боловсруулах үйлдвэрийг бол за энэ чинь бараг 24 он гэхтэл бид нар 27 он гэхэд оруулна гэж төлөвлөж ирсэн. Одоо бол энэ хугацаа хойшлсон байхыг үүсэхгүй байна. Тийм учраас зэс боловсруулах үйлдвэрийг бол би бас тэргуун ээлжинд анхаарахаар одоо эренбилж байгаа. За энэ төслүүд бол бүгдээрээ нөгөө Эрдэнэс Монгол нэгдэл дээр тухайн үед хариалагддаг байсан. Тэгээ намайг бас хэрэглэхийн дарга багт би эдгээр төслүүдийг хариуцж ирсэн. Багнуурын дээр нөгөө пиролизийн үйлдвэр гэдэг бас одоо пиролизийн үйлдвэр бол бас тухайн үед хэд хэдэн гадны хөрөнгө оруулагч нар бол санхүүжилтийн хэд хэдэн санал тавьж ирсэн. Тэгэхээр энэ пиролизийн үйлдвэрийн ажил руу бол одоо орно. Тэрнээс биш бүх ажлыг төсвөр хийх гэдэг юм бол байхгүй. Гол нь хөрөнгө оруулагч нар дээлтэй орчныг нь бүрдүүлээд өгөх юм бол гадны хөрөнгө оруулагч нар орж ирэх болцоо бол
бүрэн дүүрэн байдаг. Тийм учраас л ер нь энэ ажлаас эхлэе гэдэг зорилгоор энэ чөлөөлөе гэдэг санаачлагыг дэвшүүлсний зорилго бол энэ. Жишээ нь энэ зөвшөөрөл бол энэ гадны хөрөнгө оруулалтыг татахад маш одоо том тустай юм өгнө. Одоо 90 гаруй хуулинд өөрчлөлт ороод эхлэхээр дүрм журам хүн суртлууд буурна. Төр үеийн хвшлийн түншлэлийн хуулиар ч гэсэн орон нутаг өөрсдөө дэд бүтцийн төслийг нутгийн өрөө өдөрт байгууллага түншлийн төслөөр хэрэгжүүлэх хуулийг та бүхэн батлаад өгсөн шүү дээ, төсөв дагуулад. Тэгэхээр энэ түншлэлээр бол зарлчихна. Ийм болцоо бол байгаа. Тийм учраас зөвхөн төсвөөс авч томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг биш, эрх зүйн орчин нь өөрөө ээлтэй. Хэлсэн бол хэлсэндээ хүрдэг, хууль буцааж хэрэгэлдэггүй байх энэ үндсэн зарчмаа одоо бариад явна гэдэг. Ийм бол зорилготой байгаа. Тэгэхээр тэр чөлөөлтийн гол бодлого бол миний баримталж ирсэн бодлого. Тийм ч учраас их хурал дээр энэ хууль давсан дүрм журмуудыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардлыг зөрчлийг арилгах чиглэлийн эрх зүйн шинжилгээг хийхээр гараанаас олон хуулиудыг гаргасан. Яг одоо бол илүүтэйгээр одоо гүйцэтгэх засаглалын түвшинд саад тутгар учруулж байгаа энэ одоо хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч нартай илүү ээлтэй орчныг бол бүрдүүлэхээр ажиллана. Тийм учраас хуульгүйгээр дүрм журмуудыг давхардуулаад гаргачаад байдаг. Тэгээд олон шат дамжлага дамждаг ийм гацаа саад болсон олон асуудлууд засаг дээр үүсгээд байдаг. Тэгэхээр би энийг үе шатуудыг бууруулна. Сая одоо нөгөө сэргийгтийн төсөл дээр ч гэсэн нөгөө шатлуудыг нь бууруулсан шүү дээ. Яг үүнтэйгээ адилхан засгийн газар дээр энэ хууль давсан журмуудыг цуцлах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. За ингээд гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд ээлтэй, баялаг бүтээгчнэр ээлтэй ийм л одоо орон болохын төлөө одоо бүгдээрээ хичээх ёстой. Аюушийн